Турк хүмүүс энэ хөх газар дууны тэнгисийг Туркээр Актениз буюу орчуулах юм бол цагаан тэнгис гэж одоо нэрлэдэг. За ягаад тэгэхээр хэрвээ та хэд маань хүсвэл маргааш өглөө нар мандахаас 20 минутын өмнө далайг дээр очих юм бол далаа маань айгүй гоё одоо тогтсон байдаг. За энэ үедээ нөгөө давс маань дээшээ одоо гарч ирээд энэ хөө далайг цав цав өнгөтэй болгож харуулдаг. Тийм учраас түүнийг Турк хүмүүс цагаан тэнгис буюу Актениз гэж одоо нэрлэдэг. За тэгээд хамрын одоо харшилтай, гамриттай, хамрын одоо асуулттай хүмүүс одоо миний ярих байгаа зүйлсийг маш сайн болгоно. Юу гэхээр эмийн сан дээр далаан давс гэж одоо зардаг. За ер нь бол тухайн давсыг одоо бидний баруун талд байгаа газар дууны тэнгисээс одоо гаргаж авдаг байгаа. За нэг болсондоо та хэд маань өнөөдөр ирснийхаа дараа маргааш байрлаж явах хугацаанд өдөрт одоо нэгээс хоёр удаа заавал далайн усыг нэг усны савд хийж авчаад өрөөнд орж ирснийхаа дараа ганц хоёр удаа ингээд хамраа зайлж одоо цэвэрлэх юм бол хамар битүүрж байгаа харшилтай байгаа. Саяны одоо гамриттай байгаа хүмүүстэй үнэхээр сайнаар одоо нөлөөлдөг байгаа. За нэг болсондоо яг иймэрхүү байдлаар дахин та хэдийн эрүүл мэндэд одоо нөлөөлж байгаа учраас би яах чарахгүй Турк улсын аяллыг эрүүл мэндийн аялал гэж хэлэхэд одоо дуртай байдаг гэсэн. За тэгээд одоо Турк хүмүүсийн түүхэндээ бол оръё. За өнөөдөр мэдээж одоо хотын аялалтай гэсэн. За ер нь бол оролцоогоор хэдүүлээ 20 минут явсныхаа дараа яг хот руу ингээд орох болно. За энэ харагдаж байгаа одоо газар нутагт Турк хүмүүс хамгийн одоо 1071 онд одоо орж ирсэн байдаг. За ер нь одоо Турк хүмүүс түүхэндээ яг үндсэн одоо ерөнхийдөө 7 гүрэн байдаг гэж одоо үздэг. За гэхдээ түүнийг нь ихэвчлэн 3 гүрэнд одоо хуваагаад за түүний түүхийг айгүйхээр одоо харуулад байдаг. Энэ юу вэ гэхээр нэгдүгüүрт Сэлжүк гүрэн, хоёрдугаарт нь Османы эзэн гүрэн, за гуравдугаарт нь бүгд найрамдах Турк улс гэж одоогийн Турк улс одоо явж байгаа. За 1071 онд Турк хүмүүс ийш орж ирснийхаа дараа Сэлжүк гүрэн гэж одоо байгуулагч байсан. За гэхдээ Сэлжүк гүрнийг одоо дуусгасан хүмүүс маань манай монголчууд одоо байдаг. За та хэд маань их Монгол улсын одоо эзэлсэн газар нутгийг харах юм бол одоо бид яг зурж харуулъя. Турк улсын яг энэ хэсэг маань тэр жилдээ дээр үедээ Монголын газар нутгаар ордог байсан. За 1200 ерөнхийдөө 30 он цаашаа орж ирээд энэ газар одоо булааж авсан гэж үздэг. За тухайн үедээ Сэлжүк гүрнийг дуусгасан хүмүүс яг чарахгүй манай монголчууд одоо байдаг. За тэгээд 1299 онд одоо Турк хүмүүс дахин нэгдээд Османы эзэн гүрнийг одоо байгуулдаг. Османы эзэн гүр маань 1922 онд тусгаар тогтоод за тэгээд бутраад 1923 оны 10 дугаар сарын 29-нд одоо байгаа бүгд найрамдах Турк улс маань тусгаар тогтоод тунхагладаг байгаа. За тэгээд ер нь бол одоо Турк хүмүүс монголчуудыг хэрхэн хүлээж авдаг бэ гэхээр аюу сайн хүлээж авдаг. Одоо бидний ахын дүүс гэж одоо хүлээдэг. Одоо та хэд маань энэ аялал хугацаанд зөндөө олон Турк хүмүүст ингээд танилцсан. Одоо би